Цагдаа ерхий газрын дарга дотоодын цэргийн командлагчийн тушаалаар дотоодын цэргийн тэг 5 805 дугаар ангиудын хугацаа цэргийн албаагчдыг хамгаалтын ажилтан цагдаа жолооч бэлтгэх мэргэжил олгох сургалтад хамруулах зорилгоор судалгааны ажлыг зохион байгуулж тэнцсэн хугацаа цэргийн албаагчдыг цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн хамгаалтын ажилтан цагдаа жолооч мэргэжил олгох сургалтад хамруулж байна. Сайн байна уу? Намайг Улам мөнх хогтой Жадан гэдэг. Дотоодын цэргийн 805 дугаар ангид 2022 оны 1-р ээлжээр татагт ирсэн байгаа. Энэ болохоор маань нөгөө дотоодын цэргийн одоо илүү давуу тал нь гэх юм уу? Нөгөө хугацаа цэргээс шууд байнгын бүрэлдэхүүнээр шилжих боломжтой. Цагдаа дотоод цэргийн сургалтын нэгдсэн төв дээр ирж сургалтандаа сууж байна. Энэ нь болонгууд цагдаа жолооч мэргэжил хамгаалтын ажилтан мэргэжлэр мэргэжсэн сургалтанд сууж байна одоо. Ер нь бол одоо улиржүүлдээд дид дахлагч цол аваад маш их нөгөө давхар сурах боломжийг их олгож өгдөг. Ичнээ ангаар сураад давхар ажил хийхдээ сураад тэгээд офицерын миссэн дээр очиод цэргийн дарга болно гэж бодож байна. Шөөмөтнөө наваа их сайхны гам бол гэдэг. Би сонгон ахын дөрөв төчнөг дөр хороноос 2022 оны 1-р ээлжээр дотоодын цэргийн тэг 5 дугаар ангид татагт ирсэн. Цэргийн одоо хааж явах хугацаанд зүйл маяг төсвөр хатуужил тэ аливаа зүйлийг бодох үз тийм сэтгхүүтэй болох. Тэгээд дотоодын цэрэгт ирснээрээ давуу тал нь их юм бол цэргийн албаа хаах хугацаанд ахлагч мэргэжлээр сураад цаашдаа ажлын байран дээр тодорхойлж гарах. Цаашдаа ажиллах ажлын байртай болох боломжоор хангагдах. Үеийнгийн дээр нь цэргийн албыг заавал хаагаарай л ижлээ да. За сайн байцгаана уу? Намайг Баяршин огтой хөрс гэдэг 2022 оны 1-р ээлжээр хугацаа цэргийн албанд дотоодын цэрэг гэдэг их том айлд хугацаа цэргийн албанд ирсэн. Одоогоор салаан зэрэгчийн орлогч мессен дээр төрөвч цогцолтой. Цагдаа жолооч дээрээс нь хамгаалтын ажилтан гэсэн мэргэжлээс одоогоор суралцаад 2023 оны 5 дугаар сарын 1-нд халагдсан. Халагдаад би цагдаа жолооч болон хамгаалтын ажилтан гэсэн хоёр мэргэжлийн хамгаалтын ажилтан гэсэн мэргэжлийг сонгосон. Мэргэжил олгох сургалт энэ оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 4 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд явагдана. Уг сургалтад хамрагдаж төгссөн албаагчид цагдаа дотоодын цэргийн байгууллагын ахлагчийн албан тушаалын сул оронтоонд томилогдож ажлын байраар хангагдах юм. Цэргийн албаагч яах вэ?